За сайн байцгаана уу? Намайг Дансраа хөлтөд дааж байгаа хэдэг би одоо 17 настай Монгол Улсын сургуулийн 2 дугаар курсын оюутан байна. За би Филиппин улсад ирээд одоо 28 хоног суралцаад өнөөдөр бид нэрийн төгслийн баяр болж байна. За энэ 28 хугацаанд яг юу сурсан бэ гэвэл үнэхээр их юм сурч чадсан. Бид нар маш олон дурсамжтай гоё аялыг бүтээсэн. Өдрийн 12 цагийн хичээлд хамраглаа. Энэ бол миний амьдралдаа эзэж хамгийн их цагийн хичээлүүд байлаа. Гэтэ аль эхэндээ аль жоох ядарсан. Сүүл рүүгээл тасаад илүү гоё болж эхэлдэм байлээ. Тэгээд эхлээд эрэхтэй бүр амар хичвэхээ агаад хүүхдүүдэд нэх юм ярихгүй байсан. Гэтэ ер нь аль хүн задардсан байлээ. Сүүл рүүгээ амар их гоё юм ярьж эхэлсэн. Маш олон найзуутай болж эхэлсэн. Маш олон найзуутай болоход маань ч гэсэн ширээний теннис гэдэг спорт надад маш их тусалсан. Тэгээ ширээний теннис гэдэг спортоор бас энэ дээрээ маш олон ахис дэвшилтэйгээр хичээлсэн. Тэгээд энэ дээрээ бодсон зүйл нь байгаль нь бол үнэхээр гоё юм байлээ. Тэгээд халуун. Тэгээд бас дээрс нь манайх эндээ амар гоё том пүүлтэй болохоор бид нар хүссэн үедээ ус руу ороод тэгээд пүүл рүү сэлж болно. Гэтэ би бол сэлж чадахгүй. Гэтэ би өдөр алга орж ер нь бол дуршиж үзэж байгаа. Тэгээд аяллууд маань ч гэсэн амар хөөрхөн айгүй гоё дурсамжтай байсан. Тэр шарк маркэн ч гэсэндээ айгүй би амар том амтан байх гэж бодсон ч юм амар хөөрхөн амтан байдсан байлээ. Ер нь аль би хэрвээ чи үнэхээр ингээд ирээд англи хэл сурья гэж байгаа бол нэгдүгээрт гэвэл өөрийгөө интроверт биш болохоорой гэж зөвлөмөр байна. Яг би анх ирсэн өдөр амар интроверт байжгаад одоо айгүй экстроверт болсон байгаа. Тэгээд энэ дээрээ бол маш олон зүйлсийг ахиж дэвшсэн юм байна. Хүүхдээсээ хүртэл суралцдаг юм байна. Дүүнерээсээ хүртэл суралцах юм байдгийн байлээ. Багш нар хүртэл ингээл ороод ирэхэд мэдлжийн хүн магтах гэдэг ямар гоё зүйл байдгийг ингээл үнэхээр наа захын энгийн зүйлсийг хүртэл мэддэг ч гэсэндээ үйлдэлгүй зүйлсээ хүртэл энэ нэрээ та бүхэн сурцах боломжтой юм байлээ шүү. Эснээ тэгээ та бүхнийг энд хүрэлцэн ирээд суралцаасаа гэмээр урьж байна.